Өргөл хандивын талаарх Библийн зарчмууд. Эхлээд тэр биднийг хайрласан тул бид хайрладаг. 1-р Иохан 4:19. Библиэд өргөл хандивын талаарх хэд хэдэн зарчмыг заасан байдаг. Тэдгээр хамгийн чухал нь хандив өргөлийг өгөх нь хувь хүн тухайн итгэгчийн хувьд золиос хэмээх зүйлийг мэдгэдэггүйц хувь хэмжээ байх ёстой. Энэ бүх зүйл өргөл хандивын тоо хэмжээний тухай биш, харин золиослын үнцний тухай юм. Бид ийм нөхцөл байдалтай тулгарх үедээ төр зогсоод би амьдралдаа Бурхны үлсийн төлөө жинхэнэ золиос гаргаж байсан уу хэмээн бодох хэрэгтэй. Элийн Уайт энэ сэдвийг хөндөж ийм бичжээ. Бурхны хүнд өгсөн билег хичнээн агуу гэж. Мөн бидний Бурхан үүнийг бүтээсэн нь ямар үлэмж агуу вэ? Бурхан хүмүүст өгөх хэрэгчлөөгөөр тэрслэн хүүгүүдийг аварч өөрийн зорилгыг ухааруулж өөрийнх нь хүслийг ойлгоход хөтөлсөн. Түүнд итгэдэг хэн бүхэн өгөхгүй, харин мөн хамтаа болохын тулд цорын ганц хүүгээ өгсөн. Бурханд ямар ч зүйл багтана гэх бодлоо өөрийн авьяас бэлэг. Өргөл хандиваараа илчлэн харуулах уу? Бурхныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн зөвхөн үгээрээ түнд үйлчилдэггүй. Харин Эрдэнэсийн санд өөрийн авьяас бэлэг өргөлүүдийг авчрах болно. Ингэснээр хөдөлмөрлөгчдийг үнэт үр тариалахаар илгээх болно. Шотландын номлогч Александр Деф энэ итгэвт олон жил шаргуу хөдөлмөрлөж тэмцсэний эцэст эх орондоо ирж насан эцэлжээ. Сүмдээ болсон уулзалтын үеэр тэрээр номлож эх орон элэг нэгтнүүдтэй хандан уг ажлыг үргэлжлүүлэхийн төлөө урагшлахыг уриалав. Гэвч түүний дуудлаганд хэн ч хариу өгсөнгүй. Тэрээр маш их хүсэл тэмүүлэлтэй байсан ба Эндриард ухаан алдаж орхив. Эмч түүний амин чухал шинж тэмдгүүдийг шалгаж байх үед Александр Деф гэнэт нүдэ нээгээд би энэ дээр буцаж очих ёстой. Би энэ дуудлагыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж хэлв. Харин эмч тайвшир. Таны зүрх маш сул байна гэж хэлв. Гэвч өвгөн номлогч энэ чи үгийг сонссонгүй. Тэр энэ дээр буцаж ирээд дуудлагаа үргэлжлүүлэн Хатан хаан Виктория сайн дурынхныг дуудахад олон залуус урагш шалгасан. Гэвч Есүс хаан дуудахад хэн ч хариу өгөхийг хүсдэггүй. Шотландд энэтхэгийн сайн мэдээний дуудлагад хариу өгөх хүн байхгүй болсон гэж тэр асуув. Номлогч хэсэг чимээгүй хүлээсэн ч хариу ирсэнгүй. Эцэст нь тэр сайн байна. Хэрв Шотландд энэтхэг рүү явах залуус байхгүй бол би өөрөө дахин явах болно. Ингэснээр тэнд байгаа хүмүүс ядаж нэг Шотланд хүн тэдний төлөө санаа тавьдаг хэвээр байгааг мэдэх болно. Христийн Ахмад дайчин эндрээс буухад чимээгүй байдлыг эвдэж сайн дураараа цугласан залуус би явлаа, би ч гэсэн гэж хэлцгээв. Бурхан ихэнд байна гэдэг аз жаргалтай хосын амьдралын мөн чанар юм. Өнөөдөр тэд өөрсдөнд нь хэрэгтэй бүх зүйл Бурханы хүчрхэг мотороор өдөр бүр нэмэгдэж байгааг баттай гэж хэлж чадна.